Подкаст маань үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаа бид улсын 3 дугаар төвийн эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн эхэмч Цолмонг одоо зочнороо урьж авчирсан байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Сайн байна. Зохистой зөв хоолтын талаар бол яг заашгүй ярих ёстой болов гэж бодож байна. Яг гэвэл зүрх судасны өвчлөлийн одоо суурь шалтгаануудын бас нэг нь болоод байгаа. Зөв хоолт гэдэг бол нөгөө таргалттай холбоотой, тэгээд цаашдаа гарах хүндрэлүүдтэй холбоотой учраас. Тэгэхээр та ялангуяа одоо энэ залуучуудад зориулж тийм ээ. Ер нь энэ зөв хоолт гэж юу юм? Энийний талаар нэг одоо анхан шатны ойлгоцоос нь эхлээл яриага эхлэе л да тийм. Тэгээ зөв хоолт, эрүүл хоолт гэж юу хэлээд байгаа гэхээр зүгээр л бүгдийг алаглуулаад идхийг хэлж байгаа. Тэгэхээр эрүүл хооллоод нэг гэхээр хүмүүс яг энэ бидний нөгөө амьдралын хэв маяг энэ дөрвөн үйлрэлтэй хатуу ширүүн өвлийг давж гардаг ийм амьдралын нөхцөл байна шүү дээ тий. Тэгэхээр дээр үеэс ингээ харахаар манай ардын ухаан айгу юутэй байдаг. Маш айгу зөв байсан. Одоо жишээ нь зуны цагт мал муулдаггүй. Тий. Мал муулахгүй нь одоо бидний жоохон би бол залуу байхдаа харахтаа харамч тий. Хүүхдтэй хоол өгдгөө гэж хардаг гэсэн бол тэр чинь зундаа өөрийгөө цэвэрлж байгаа хэлбэрээс юм аахгүй юу? Одоо айраг тарг хоёр дандаа гиз цэвэрлдэг. Тэгэхээр бие дагаа тэр нөгөө өвлийн турш авсан хүнд хоолыг малын одоо гаралтай өөх тосноос үүссэн бохирдлыг зуны хаврын одоо намрын цагта байнга ингэ цэвэрлдэг. Яг өвлийн хүүтэй хатуу ширэндээ бол мах иддэг тий. Тэгэхээр тэрийг угаасаа идэхгүй бол давж гарахгүй шүү дээ тий. Айгүй хүнд хэцүү өвлүүдийг давж байгаа юм чинь. Тэгэхээр бидний тэр амьдралынхаа нөхцөл тааруулах хэрэгтэй юм уу гэж харж байна. Тийм. Тэгэхээр одоо гадны орчнуудыг харахад одоо Япон ч юм уу, Солонгос ч юм уу, Европт ч юм уу те тэд нар бол ийм ногоо идсэн ч нэг өлсөд ахааргүй амьдралын орчинд амьдарч байна шүү дээ нөхцөл байдал. Тэгэхээр бид нар болохоор тэрэндээ тааруулаад бас тэр хуучин ардын ухаанаа жоохон сэргээвэл зүгээр юм уу гэж эмчийн хувьд хов хүний хувьд боддог. Таныг ярьжсэн чинь гинт нэг инээдтэй зүйл санаад байна. Цэнтэйгоо нэг битсэн байдаг аахгүй. Яг нь тэр бол яж л доо. Ягаад монголчууд 100 мах иддэггүй байсан бэ гэсэн чи хөрөгч байхгүйсэн байхгүй гэдэг шиг тий. Шоолж л байгаа бол да зөв ёгт байдлаар. Гэхдээ нэрээ ингэж эргээд бодоход бас тийм юм биш үү. Хододог амраах, ходоодыг цэвэрлэхтэй тэр бүх процесс нь зундаа явагдчихжээ шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө өвчлөл нь их бага байж л тий. За мэдээж хэрэг удамшлын хүчин зүйл нас нөлөөлөд судасны хатуурл нөлөөлөд зүрх судасны хүчин ч юм уу тархины хүчин ч юм уу тий олон хүчнүүд үүсэж исэн. Гэхдээ ямар ч байсан өөрөө өөрсдөө цэвэрлэгээнүүдээ хийгээд амжаад идэг гэсэн. Тэгэхээр алаглуулад одоогийн цаг агаарын нөхцөлдөө тааруулаад хоол хүнс идэхийг одоо зөв хоолт гэж хэлэх байх гэж би бодож байгаа. Дээрээс нь сүүлийн үед бол яг одоо ингээл бүх одоо хилт нэгдэл сүүлийн нэг 20 жилийн хугацаанд бол одоо бүх юм нээлттэй болж байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо өнгөөр алаглуулах одоо хоолны дэглэмүүд бол гарч ирж байгаа юм тийм. Яг дэглэмж биш л дээ. Зүгээр л өдөртөө тавгныхаа тал нь юм гой өнгөтэй бай. 4-ний 1 нь болохоор мах бай. 4-ний 1 нь болохоор нүүрс ус бай гэж үзэж байгаа байхгүй. Нүүрс ус гэдэг чинь одоо будаа гурил энэ төр. Тийм. Тэгэхээр тавгаа ингээд 4 хуваагаад за эхлээ 2 хуваах нь шүү дээ. 2 тал нь ногоо хүнсний бүтээгдэхүүн, ногоон улаан бүх төрлөөр алаглуулад дотор нь бас нөгөө талаасаа 4-ний 1 нь мах уураг бай тий. 4-ний 1 нь нүүрс ус бай гэж байгаа байхгүй. Тэгэхээр хоол идж байгаа тавгныхаа харьцаагаа хараад одоо гэр бүлийн эцэгтэй хүн бол Монголд бол ихтэй хүмүүс их хоол хийж байгаа тий. Тэгэхээр хүүхдүүдтэй ич байсан залуу хүмүүст багаас нь хоолыг нь тийм байлгаад өгчих гээд тэгээ өшөө бүр нөгөө гаднаас одоо бүх юм ирж байгаа нөгөө хүүхдийн хоолны тав гэдэг шүү дээ. Тэгэхээр хоолны тавч нөгөө ингэ тасалгаануудтай байдаг шүү дээ. Тэгээ яг тэрэн зориулагдсан байхгүй юу? Ер нь бол үндсэн хоолны хэсгийг тавиад энд нь жимсийн тавиад энд нь оогийн тавиад өгөөс сургачаар тэртээ тэр дадал насан туршсан хоньож явна гэсэн үг. Тэрийг л иддэг байна шүү дээ. Хүн юу идэж сурсан тэрийг л идэж шүү дээ. Тэгэхээр тэр эрүүл хоолтыг одоо амар хүнд байх гал тий. Би гурил идэж болохгүй гэл тэгснэ гурил идэхэ болол хэдэн жил яваал те тэгснэ стресс тэр те тэгэл амар стресст нь тэр те стресс тэр эргээд харгална шүү дээ те стрессээс болоод одоо бүрний дэд булчирхаагаас даавар ялгараад биедээ буцаагаад юм барьдаг
Тэгэхээр нөгөө тархалтын нөгөө эмгэг жамууд нь айгүй олон янз байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо хөдөлгөөнийг хичнээн одоо усуугаа тархалаад байдаг хүмүүс идэх шүү дээ. Тийм тэр чинь яг тийм байхгүй юу? Амар стресстэй. Би ингээл усуугаа хамтлаа тархалаад байна гэл. Тэрний амар стресстэй чаар шүү дээ. Тэгэхээр биеийн хамгаалах урвал гэж явагддаг. Тэгэхээр тэр нэг Япон профессорын ягавныг бас нэг яриад исэн юм биш үү? Хүн өлссөн байх хэвээр үлсгэлэн байвал тийг ингэн гэдэг шиг. Бас ийм биеийн хамгаалах урвал байдаг. Ус уугаар за би тэртээ тэргүй өдөржингөө өлсөх юм чинь одоо нөөцлнөө. Ус уусан ч тэрийг нөөс ус болгоно. Тийм ээ. Тэр чинь ингээд за би дайнд бэлдэж байгаа юм чинь юмаа нөөцлөе гэдэг биеийн махбодын хамгаалах урвал байгаа байхгүй. Гэдэг шиг ингээд тушаал болчихж шít. Эргээд болчихж байна. Өөртөө эргээд тушаал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тарих хүний бие чинь амар ухаантай. Би одоо оройжонгоо өлсөх юм чинь одоо тий одоо орж байгаа бүгдийг өөх болгоно гэд ингээд хадгалчихж байгаа байхгүй юу хар ухаан ер нь болтоход ер нь тийм. Тэгэхээр ер нь бол эрүүл зөв хооллоод байнга идчих хэвээр. Ерөөсө биеийг үлсэхгүй гэхдээ хит цаадахгүй тэрийг л зөв хооллолт гэдэг. Эрүүл цаг тутамд тодорхой хугацаа тутамд идэж ууж авах хэвээр. Тэгэхдээ хит их үлсэхгүй хит их цаадахгүй нөхцөлтөл байж ивэл тэгээ дээрэс нь тавга 90 гоё 90 л байлгаж ивэл тэгээд ер нь эрүүл зөв хоолт гэдэг. Тийм байна тийм. 18-аас 30 насныхны хувьд гэхээр одоо яг л одоо би одоо 40 дөхөж яваа. Тэгэхээр миний хувьд бол тэр үед нэг оюутан тийм шүү дээ. Эсвэл дөнгөж ажиллаараа цалин баг ч юм уу те. Тэгэхээр дандаа нөгөө тэгээд нөгөө залуу бахаараа залах уу ч юм уу те. Өглөө хоолоо ер нь бүгдээрээ тийм байсан шүү тий. Өглөө хоолоо бэлдэж гарахгүй, өдрийн хоолоо авч явахгүй ч юм уу те. 30 минутын өмнө босоод хоол бэлдэх байсан бол бэлдэхгүй яг харуулж босоод гүйж гардаг ч юм уу те. Тэгээд дээрэс нь сүүлийн үеийн нэг 10 жилд орж ирсэн нөгөө юм ширхэгийн хоол байна те. Дээрэс нь яг одоо манай хүүхд бас яг тэгж байгаа. CU. Тэгээд тэр нь дандаа өмнө нь бэлдээд хөлдөөцсөн. Тэгээд трийг өглөө гисгээгээд хөрөгчөнд тавьсан. Тэгээд трийг халаад пэйжэнд халаадаг тий. Тэгэхээр яг пэйжийг нэг буруутгах юм бол биш. Энэ бол бас нэг шинэ ололт дэлхийд айгүй сайн гарч ирсэн зүйл. Гэхдээ яг байнгын юм халааж идэх гэдэг чинь хотоодонд айгүй муу байхгүй юу. Тэгэхээр эцэг эхчүүдийн хувьд болохоор мөнгө өгвөл тэгэл тэднэрийн дуртайгаа авч идэн тий. За сайн ярих юм бол сүүлийн үед тэр нэг халуун ногоотой нэг хавтгай юм байна. Харин тий. Бүр ингээд гудамжаар явж байхад ингээд хүүхдүүд ингээд шорлцсон тэртэй. Тэгээд нэг юм бүр юм ууттай хятадын ингээд юм хатаацсан мах шиг юм аа. Тэгээд элдв янзын тийм химийн бодис агуулсан удаан хадгалахаар ингээд зориулсан тийм зүйлсийг бол аль болох идэхгүй байхыг зөвлөх хэрэгтэй. Одоо ялангуяа залуу хүмүүс одоо за 30 орчим бол гайгүй ах 18-аас 30 гэхээр 18 настай хүүхдүүд бол нөгөө өмнө нь суугаагүйсэн шин зүйл гарч ирээд тэрэндээ айгүй их дуртай аддиктэд болж байна тийм. Сүүлийн одоо үед одоо намайг оюутан байхад 18 настай хүнд хотоодны шарах байна гэл бүр гайхаал тийм. Бурхан минь энэ ч одоо баг яагаад үзэгдэл болоод тийм. Тэгснэ 18 настай нэг хүүхд бас цэсний чулуутай болоод цэсний хаалгаанд ордог байхгүй юу? Тэгээ бүгдээрээ л нэстэ па хэвээр энийг хэвээр тохиолдол хилцүүлэг хийн мэн гээл те амьдралын юм аягийн судлын юм гээл тэгжсэн бол одоо бол баг зүгээр л бийж одоо 18-тай шатуудын шахуу аргагүй шүү дээ гээл те эвчнэр нь одоо шалтгаан бол тодорхойлсон яа тэгэхээр буруу амьдралын нөгөө буруу идэж ууж байгаа хоол хүнснээс болж байгаа байхгүй тийм тэгэхээр буруутахад хэцүү. Тэгээ би саяхан нэг нөгөө аналогийн подкаст сонсч байсан. Тэгээ тэрэн дээр нөгөө ultra processed people гэдэг ийм номны тухай гарч ирсэн байхгүй хит боловсруулсан хүмүүс гээд тэр номыг нэг подкастер сонссон. Тэгээ тэрэн дээр бас хэлсэн юм байна. Одоо нэг Европын одоо ихэр яг нэг хэсгийн ихэр байхгүй яг ижилхэн биетэй гэсэн үг. Ижилхэн царайтай бүх зүйлний ижил бүх ижилгийн те. За тэгээ тэр хоёулаа Европт амьдарч агаад нэг ихэр нь Америкт амьдрах болсон юм байна. За тэгээд Америкт амьдрах болоод явсан хүн нь жилийн дараа ирэхдээ амар биеийн жингийн гэсэн хэсэд таглаад ирсэн. Нөгөө Европт байсан болохоор болоод исэн байна л да. За тэгээд тэр хоёрыг ингээггүй яава гэдэг ингээд судлаад сонирхсан байна. Хоолны хүмүүс бас тэр хүн нь ч өөрөө бас хоолны мэрэгчлэлтэй хүн байж таарад. Тэгээд асуугаад үзсэн чинь одоо жишээ нь Америкт нь болохоор эрүүл зөв хоол идэх юм бол идэхийн тулд одоо нэг 15 минут алхаж очиод идэх юм байна. Тэгээд дээрэс нь хоолоо хийхийг хүлээгээд идэхээр ингээд цайны цаг нь 30 минутанда биш
цайны цаг нь 2 цаг, цаг 30 минутаас 2 цаг болчихсон. Тэгэхээр өглөө өдөр орой тэр чинь ганцаараа амьдарч байгаа хүн чинь дандаа гадуур хоол иддэг. Тийм байна. Тэгээд орчин тойронд нь тийм эрүүл хоол байхгүй. Нөхцөл байхгүй. Дандаа гялс хурдхан идэхийн тулд дандаа нөгөө хурдан боловсруулсан фаст фудыг гялс идэх. Эсвэл яг манайх шиг нөгөө хүнснүүдийг иддэг. Тэгэхээр тэр хүнд хичнээн өөрөө эрүүл хооллыг гэж хүссэн ч гэсэн ажлын цаг заваас гадна тэнд яг ингээд доотлолт нь ч юм уу те эрүүл идэх хоол байхгүйсэн учраас байгаагаа эзээр агаад тийм байдалд хүрсэн гэдэг ийм дүгнэлт гарсан байсан байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн яг тийм тулгараад байгаа байхгүй. 18 одоо залуу хүмүүсийн хоолны буруу дэглэм яг л тэнтэй холбоотой болоод байгаа байхгүй. Яг гарангуут одоо тэдний мөнгөнд харуулад KFC нөгөө фаст фуд те бургер идэж гин эсвэл одоо GCU-гээс нэг жижигхэн юм авч идэж байна. За тэдний яг юу нь болохгүй байгаа юм бэ гэхээр нэг бол амар их далд давстай. Амттай болохын тулд маш их давс хэрэглэнэ. Тэгээд дээрэс нь юу байна? Тос дандаа нөгөө далдуу модны тосоор шарсан нөгөө транс тосоор агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд гэсэн. Дандаа юм маргарин агуулсан. Тийм гоё хямдхан мөртлөө тийм үнэтэй тосоор хийнэ гэж байхгүй шүү дээ. Нэг оливын тосоор 10 литр савнд оливын тос хийгээл шаараал тийм байхгүй шүү дээ. Тийм. Дээрээс нь тэр нөгөө бичээнүүд байна. Тийм одоо хүнсний агуулмжийн аягуулсан харж сурах хэрэгтэй мүү гэж би бас хараад байгаа юм. Жуус байна. Тэ аюу их сахартай. Одоо алимыг бүтнээр нь идэхээр 11 грамм сахар авч ийн гэж бодъё л да тий. Нэг бүтэн алим идэхээр тэгэнгүүт алимны нэг аяга жуус нь 4 алим орж байгаа байхгүй. Тэр 40 грамм сахар авчиад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө амар органик 100% жуус гэж тавьчаад байна шүү дээ тий. Бас идэх ёстой биш байхгүй юу? Тэрийг шингэлэх ёстой ч юм уу те. Хэрэглэхгүй бол өдөрт авах ёстой сахарын хэмжээг бараг тэр чигт нүр сус авчаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр вафл шүү дээ те. Вафл, чоко пай дандаа маргаринаар хийж байгаа шүү дээ. Тэгээ тэр нь дандаа цусан дотор нөгөө муу өгтос, хансан өгтос болж ороод зүрх судасны өвчнийг үүсгэнэ. Эсвэл нөгөө цусны асуудал үүсгэж байгаа байхгүй хоол боловсруулалтын асуудал тийм. Одоо би ингээд яг амьдралтай юм ярил дэлгүүр ороод за гэрийнхээ доотын дэлгүүр ч юм уу эсвэл одоо энэ хоолны одоо дэлгүүрийн сүлжээ байна шүү дээ. Одоо CUJS гэдэг юм ингээд орохоор яг ундааны тасаг дээр очиад за нэг юм ундаа авчиг гэхээр дандаа түүм аач одоо 9 сахар. Дандаа 9 чихэр ихтэй. За энийг авахгүй ингээд авах юм баг байхгүй болчихж байгаа. Тэнгүүд за үзмний шөөс ч юм уу за нэг юм арай жоохон зүйл юм авъя да гэхээр нөгөөх нь бас нэмэлт ирсэн чихэртэй. Тэгэл гайхаж байгаа юм чинь. За тэгэл өөр сонголт байхгүй. За усал авъя. Усан дээр л таарах. Уснаас өөр юм байхгүй. Гэтэл энэний яагаад жишээ нь ингээд маш бага концентрацтай тий нэг амттай ус маяг юм байдаг шүү дээ. Одоо ялангуяа гадаад бол явж хат байд юм л дээ. Манай тэр нь ерөөсөй байхгүй мэл. Байхаараа үнэтэй. Дүнтэй. Тийм одоо чинь самбилэрийн ной шүү дээ тий. Үнэтэй. Тийм нэг ийм 330 мл-ийг 4500 байхгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хүүхдэд чинь 1700 авах юм дээ байхгүй тий. Ойлгомжтой. Тэгэхээр яг тийм юм санал болгоод байгаа учраас бас нэг бодлын жоохон хэцүү юм байна л да. Тэгэхээр эрүүл хооллох гээд байгаа юмыг нь яг ойлгуулахдаа одоо би бол чинь хүүхдүүдтэй ч юм уу тий. За сард нэг удаа идүүлээ. Тэр халуун ногоотой нөгөө юм жанк фудыг. Окей болж байна. Түрүү сарын одоо календар дээр тий. За энэ өдөр идцэн. За дараагийнх нь энд л бай. Гэт хилчгээр тэр болтол идэ гэж гуйхгүй ч юм уу тий. Ээж идчихэл да гэж бол гуйхгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд одоо нэг сард л нэг баяр болно шүү дээ тий. За сар заримдаа 2 болно. Тэгэхээр бол ялчгүй идэж таардаг. Тэгэхээр болж өгвөл гэртээ ирээл оройч байсан хамаагүй одоо би ажлаа тараал орж ирэл хоолоо хийсээр гадлаар 8 цагт өдөр хоол иддэг л тий. Буруу л да. Гэхдээ ямар ч байсан орой өтөж ирж байгаа юм чинь ингээд доороос билээ юм аваад идчих тэр гэрийн хоол хоёрын хооронд ялгаатай нэг жоохон цаг гаргаад ухамсарлаад тэгээд дэлгүүрээс үнсэн авахтай яг уншаад ард нь юу агааг нь уншаасай л гэж бодож байна. Тэр зүгээр ард нь бүгдийг бичсэн маа шүү дээ. И гэд бичсэн байгаа бол тэр ч удаан хадгалах гэж байгаа ямар нэг юмнууд эсвэл амт оруулж байгаа юмнууд хийцэн байна. Одоо тэр нэг газтай уснууд байгаа шүү дээ. Тэр чинь бүгдээрээ амт оруулагч шүү дээ. Яг лимонтой ус гэлдэгсэн амар гоё лимон шахаал усыг ингээл яг тэгтэл бид нар ингээ аяганд лимон хийгээд тавьчаад өглөө нь хийж тавьчаа оройн харах юм бол ингээ булангартаад муудаад эхэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үнэхээр лимон хийчээд тэрийг ингээ хадгалах бодис гэж байгаа шүү дээ. Тэр ингээ муудахгүй нян үрчихгүй байдал хүргэдэг гэдэг юмнууд байгаа. Тэгэхээр бидний идж байгаа дэлгүүрээс авч байгаа юм болгон дандаа
одоо ийм ультра процессед буюу одоо хит боловсруулсан бүх зүйл нь тийм болсон байгаа гэдгийг л хүмүүс аягүй сайн ойлгосоо. Тэгээ тэрэн дээрээ ойлгоод за тэрийг 7 хоногт нэг ч юм уу те заримдаа тэтчих юм. Манай хамаатны дүү байдаг л да. Гэрт нь очихоор ийм гадны гурилан борцгнуудыг аягүй хөргөчн ингээд дүүрэн байдаг. Тэгэхээр хүүхд нь иддэг. Тэгээ тархлаад иддэг. Манай хүүхд тархлаад яана л гэдэг. Гүжи хөргөчн доторхоос олихгүй бол яаж наачин дурах юм бэ? Чи гэртээ аваад тавьсан юм чи хүүхд чи идчихэл таарна шүү дээ. Манай хөргөч болохоор хоос мэдгүй бид хоол өглөө өндөг шарна. Өдөр угаасаа гадуур сургууль дээр идчихэн. Тэгээд орой хоол хий. Ногоогоо авчин тэгээд болоод. Тэгэхээр нөх хүүхд илүүдэлж юм өсгөө. Хүүхдийн нөгөө идж байгаа хүнсэн дээр нь ингээд яг байлгачих жаахгүй. Тэгэхээр гэртээ хөргөчөө дүүргээл, ундааж ус тавиал нэг юм одоо бид нар нөгөө яг одоо манай насныхын яг үнийг хэлэх дээр үед нөгөө юу ч хөссөн. За тэгээ гэртээ яг анзаараад тахад хөргөчөө ингээд гоё дүүрэн байлгах туфтаа. Нөгөө комплекс нь тэр байхгүй. Комплекс нь тэр байхгүй. Тэгээд одоо хүүхдүүдэд одоо тийм байхгүй. Юмар дутаахгүй гэдэг үзэлтэй. Тэгээд айл руу орохоор ингээд 100% жуус ингээл кола мола те ингээл бүх юм ингээ хөргөчөндөө тавьсан. Тэгээ онгоолохоор амар гоё л харагдана. Оо яг баяр шиг ямар гоё юм бэ те. Гэхдээ яг үндэ тийм шахгүй. Тэр хоосон байж ах тусмаа зөв хоолж байгаа байхгүй юу? Тийм яг л хүнсний ногоо хоол хийж байгаа зүйлс байж лээ болоо. Тэгэл нөгөө Америкийн кино минон дээр ингээ харахаар нөгөө баахан лаазалсан хоолнууд ингээ цаанаа бүр нэг юм өрөө идэг шүү дээ. Тэрэндээ тавьсан. Яг тэрэн шиг хүмүүс ингээ байх гад хичээгээд идэг. Гэхдээ тэр нь айгүй нөгөө тэр ультра processed food-уудыг дандаа авч идээд байгаа байхгүй юу? Тэг лаазалсан шилтэй. Тэгээ нөгөө саусажиг хүртэл заавал тэр Германы тэр дарцсан ийм шүүсэн дарцсан иймэр авч идэх гээд байгаа байхгүй юу? Тэрийг байнга тэр ямар шаардлагагүй байхгүй юу? Тэгэхээр зүгээр л ботороо идж байгаа хоол хүнсэнд энэ зөв хоол гэдэг нь бид нар ингээд бараг л гэртээ хийж байгаа хоол л зөв болчихж байгаа. Гэхдээ тавга ирээн байлгаарай л гэж хэлгээд. Ингээл яриад тах юм бол хоёлаас айгүй гоё кейсүүд айгүй их ярихаар тий. Одоо мэдээж танаа тасаг дээр бол ингээд өчнөөл хүн их ирж үзүүлдэг, эмчлүүлдэг байх. Тэгээд тэднээс харж яхад бол сонин кейсүүд тань тохиолддог л байх л та. Хоолтын талаар та зүгээр хувийн маягийн тийм судалгаа асуумж энэ төр хийж ив. Гэхдээ яг хоолтын талаар нэг автгүй. Зүгээр манай зүрхний шигдээсийн хувьд бол яг тамхи арх хоёр хамгийн их нөлөөлсөн байдаг. Залуу хүмүүс дээр бол судсан, титэм судсан одоо өөх тосны тов руу үүсээгүй. Зүгээр бүлэнгээр бүлэрсэн байдаг. Тэгэхээр тэр нь болохоор ус сайн удаггүй, шингийн юм удаггүй. Тэгээ тэр дээрээ нөгөө шоудаад 5 дахь өдөр уuna. Тэгээ маргааш нь дахиад хөлсөө гаргана. Фитнест орно. Мөг нь эрүүл амьдраад ах шиг өөрийнхөө хувьд. Хөлс гаргаад эрүүл ингээд тэгэхээр чи нөгөө өмнөх өдөр нь ямар ч ус уугаагүй байж байгаад оройн нь пив уугаад хөтлөө шинжт те. Хамаг шингэнэ алдна. Тэгснэ маргааш нь жоохон бие сулраад ядраад ахаарна. Дахиад фитнес ороод хөлс гаргана. Тэгээ хөлс гарахаар тусан дах нөгөө шингийн хэсэг нь айгүй их байхгүй болж байгаа гэсэн үг. Энийг дегидратац гэж хэлдэг байхгүй. Усгүйчих гэж орчуулна. Тэгэхээр тийм үед нөгөө цусны өтгөн хэсгүүд нь үлдээд хоорондоо наалдаад шигтээс болгочих эрсдэлтэй. Залуу хүмүүст бол ийм байдлаар айгүй их үүсдэг. Тэгэхээр нөгөө дахиад нөгөө эрүүл амьдралын хэм маяг гэдэг шүү дээ. Тэгэхээр усаа шингэнээ сайн угаач нэгдүгürt. Хоёрдугаарт нөгөө мэдээж ингээд зохистой хэрэлж байгаа хүмүүст хийж ирж байгаа байхгүй. Тэгэхээр зохисгүй хэрэлж байгаа хүмүүст бол ярилт байхгүй. Тэгэхээр би дандаа асуудаг асуумжин дээр ирсэн хүн болгоныг ойрын 7 хоног арх угаад ингээд ингэсэн үү, шингийн юм уугаагүй удсан уу, эсвэл одоо гүйлгсэн, суулгасан, шингээ алдах ямар тохиолдлууд байсан, эсвэл удаан хугацаанд халуурсан 2-3 хоног халуурна гэхээр чинь халуунаа буулгах биеийн одоо өөрийн хамгаал механизм нь болохоор орчинд шингэнээ ууршуулж халуунаа болгох бие махбод тийм баггүй арьсаар одоо ингээд шингэнээ алдна гэсэн үг халуурахаар. Тэгэхээр бас шингээ алдаад дегидратац буюу усгүйжил үсээд цусны шингийн хэсэг нь байхгүй дахиад байхгүй болоод өтгөн болоод тэгээд одоо цусны эсүүд нь хоорондоо наалдаад жижигхэн суцыг очоо бөглөж чинь гэсэн. Тэгвэл халуурах процесс чи ерөөсөө яг шингэнээ алдж байгаа юм байна тий. Халуурахаар ерөнхийдөө нөгөө халуунаа арьсаар одоо орчиндөө алдах хэвээр. Тэгээ хөлөрдөг штэ бид халуураад хөлөрн гэдэг чинь шингэн гарч ирж байгаа юм шинж. Угаасаа хөлс гарч байгаа юм чинь. Шингэнээ алдаад байна гэсэн үг. Олон хоног халуурсан хүмүүс ер нь аягүй их нөгөө бид нар зүрхний эхо хардаг штэ тий. Эхо харахаар нөгөө суцнууд нь хоорондоо ингээ байх хэвээр хэмжээнээс жижигхэн болоод
ингээ шингэнгүү болсон гэдэг тийм юу гэдэг. Тэгэхээр бид нар наад хүн чинь одоо цусны шингэн хэсэг байхгүй байна. Шингэн сэлбий гэдэг юмнуудыг одоо шинжилгээгээр тэгж үздэг байхгүй. Тэгээ одоо тэр нэг цус өтгөн, цусны улаан эсийн үзүүлэлт их өтгөн гэл нэг хүмүүс яриад. Тэр ч гэсэн бас ерөнхийдөө шингэн хэсэг нь байхгүй болоод цусны хэсүүд ингээд нэг жижил хүндэх физик хичээл ахгүй ерөөсөн. Нэг жижил хүндэх тэр цусны улаан эсүүд л их байгаад байна гэсэн үг байхгүй. Энэ сэдв маань өөрөө тийм их баялаг сэдвэлтэй. Магадгүй нөгөө юу гэдэг вэ хүмүүс нөгөө телевизэн хилцүүлэг хийсэн ч болохоор тий бөөнөрөө тойрч сууж байгаа. Ярих юм их байгаа. Их байгаа. Тэгээд яг нөгөө залуу хүмүүс яг бас яг миний сайн хэлснээр ус уудаггүй. Ерөөсөө шингэн юм уудаггүй шүү дээ тий. Дээрээс нь тэр нөхцөл нь айгүй бага байдаг. Одоо жишээ нь гадаадад бол ингээд шүүгсэн ус гудамжинд ингээд шууд амаа хийгээд дарангуут гараад ирдэг тий. Эсвэл савндаа хийгээд авчна. Манайд болохоор тийм байхгүй. Заавал байгууллага юм уу тэрэн дэмжиж тэндээ байна. Яг гудамжинд яваад нэг 2 цаг яг төгжрээд явцсан үед бол ерөөсөө ам хатаал бүр юм болол гэртээ орж. Хоёлаа дахиад нэг подкастаар уулзна. Тэгээ би тэнд бас танаас нэлээд асуух юмнууд үлдсэн. Гэхдээ энэ удаад бол эрүүл зөв хоолтынхаа хэсгийг хоёлаа ингээд дуусгая. Дараагийн юм дээр бол зүрх судасны өвчлөлттэй холбоотой би асуултыг танаас асууж илүү дэлгэрэнгүй яриулмаар болно шүү дээ. Тийм. За баярлалаа танд. Баярлалаа. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За.